Өглөөхний техник технологи уран сайхны мэдрэмжийн илэрхийлэмж болдог зүйл бол яалтчгүй кино урлаг билээ. Бодит амьдрал болоод сэтгэхгүй дорших зах хязгааргүй ертөнцийг дүр тайсанд буулгаж, бусадтай хуваалцдагаараа энэ салбарын үнцийг оршино. Тэгвэл дэлхийн кино урлагийн салбарт 2021 онд хязгааргүй их сан хөмөргтөө ямар бүтээлүүд нэмсэн тэдгээрийн онцлог зүйлсийг таймлан хүргэе. Eternals Marvel Studios эрхлэн гаргасан супер баатруудын тухай энэхүү кинонд энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр Лос Анжелес хотноо нээлттэй хийсэн билээ. Тухайн киноны гол дүрийн жүжигчдийг зарласан цагаасаа хойш кино сонирхогч үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байв. Тухайлбал супер баатруудын нэг болох Дианагийн дүрт Анжелина Жоли, Гилгамешийн дүрт солонгос жүжигчин Мадонсог нар тоглоход болсон байв. Энэхүү хоёр жүжигчний хамтрал нь энэхүү кинонд үзэгчдийн анхаарлыг төвлөрүүлэх томоохон шалтгаануудын нэг болсон юм. And I call that a happy ending. Cruella. Уг киног алдарч зохиолч Доди Смитийн 1956 онд гаргасан 101 далматын романы эсрэг талын дүр болох Cruella de Vil-ийн дүрээс сэтгвлэн бүтээсэн юм. Хүүхэлдэйн кинон дээр гардаг хар цагаан үстэй, том үслэг хүрэмтэй, ширүүн харцтай эмэгтэйн дүрийн өнгөрсөн амьдралын тухай өгүүлэх уг кино 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нээлттэй хийсэн юм а. Кино бүтээхэд нийт 200 сая амд орлоор зарлагджээ. Энэ нь ижил төрлийн киног хийх тогтсон ханшснаас хэд дахин илүү өндөр өртөг юм. Кино багийнхны хэлж байгаагаар киноны ихэнх төсөв нь гол дүрийн хувцсыг хийхэд орсон гин. Яалтчгүй Cruella-гийн хувцас загварын шийдэл нь олонний нүдийг унгахаар гайхалтай байсантай хинч маргахгүй бизээ. Dune. Энэхүү кино нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар Америкийн нэгдсэн улс Канадад 107 сая $, бусад бүс нутагт 286.6 сая $-ын ашиг болж, дэлхийд даяар нийт 396.6 сая $-ын орлого олжээ. Кино зохиол нь 1965 онд хэвлэгдэж гарсан бөгөөд түүнээс хойш зохиолыг нь кино болгох эрхийг авахар хэд хэдэн продюсерууд өрсөлдөж байсан ч төдийлөн амжилт олоогүй байна. What was your name again? Dr. Otto Octavius. Wait, no, seriously, what's your actual name? No Way Home. Энэ оны сүүлээр нээлттэй хийсэн уг кино нь нээлттэй хийсэн даруйда орлогоороо тэргүүлээд байна. Hello, Peter. Marvel-ийн супер баатруудын нэг болох Хүн Аалзын тухай өгүүлэх уг кинонд Marvel-ийн кино ертөнцид Spider-Man-ийн дүрийг бүтээсэн 3 дахь кино юм. RT вебсайт дээр 45 кино шүүмжлэгч уг киног үзсэн сэтгэлдээ оруулсан бөгөөд дундаж үнэлгээний 100% буюу гайхалтай өндөр үзүүлэлтийг үзүүлсэн юм. French Dispatch. Киноны үйл явдал нь Америкийн өдөр тутмын сонины амьдралын хэсгээс харуулдаг энэхүү уран бүтээл нь оны хамгийн өндөр үнэлгээтэй бүтээлүүдийн тоонд багтах нь мэдээж үзье. Сонирхуулахад Уэс Андерсны бүтээсэн уг киног The New Yorker сониноос сэтгүүлсэн юм. Инди төрлийн кинонд олон алдартай жүжигчдийг нэг дор тоглуулан өндөр төсвөөр бүтээж блокбастер кинонууд дээр өрсөлдөж байгаа нь энэ киног илүү онцгой болгож байгаа юм а. Shang-Chi. Marvel-ийн хамгийн анхны Аз супер баатрын түүхийг өгүүлж байгаагаараа ихээхэн хүлээлт үүсгээд байсан. Киноны үйл явдал нь 2019 оны 4-р сард нээлттэй хийж байсан Avengers эцсийн тулаан киноны шууд үргэлжлэл болж гарсан юм. Мөн сонирхуулахад энэ кино багт Монгол улсаас 9 орлон тоглогч, 1 координатор ажилласан байна. Орлон тоглогчдын хувьд зөвхөн киноны эхний хэсгийн морьтой зураг авалтанд оролцох байсан ч найруулагчийн багийнханд маш их таалагдсан учраас дараагийн хэсгүүдэд үргэлжлүүлэн тоглохоор гэрээ хийсэн байна. It ain't far-fetched, crazy people haven't recognized yet. We've been looking fly, identified a jet. When the smoker got a pack of cigarettes, I'm the sailor and I ain't the pirate.